Яа, ямар тэнэг юм бэ? Үгүй. Яа! Яач вэ? Үгүй яавте. Заллуулчлаа. Нойр дэснэрийн цахим залин чи ямар их болцсон юм бэ? Мууса балер өгчихсэн мө ногоорсон балер юм зүгээр. Чи яасан? Яавте заллуулчлаа. Оо, янз юм би юу яа? Хүй, дүүрээс чат ирсэн байна. Юу гэж вэ? Найздаа 500к зээлээч 2 цагийн дараа буцаагаад хийгэнэ үү? Дүүрээ юу? Тийм. Биш, дүүрээ мань хоёрт мөнгө зээлэх хүн болгоос хүнээс мөнгө зээлэх хүн биш ээ. Цаа чи баян штэ. Асуугаад үз залах. Оо, утас нь холбогдохгүй штэ. Утас нь олдохгүй наа. Тийм. Чатнаа байна уу? Чатнасаа гараа өвчч. Гараа өвччээ. Хүчнэ дансан тэгээ муу юм уу? За шалгаад тий. Өөр хүний данс биш. Өө айгүй л ингэсэн байж магадгүй. Цаа чи нэг гадуур ингээ шопинг хийсэн явж байсаа. Амар их юм аа. Тэгэл 500 мянга болохгүй юу? Тэгсэн чинь л мөнгө нь уц байхгүй унтарцсан. Тэгээ чам руу яаралтаа шилжүүлчих гэсэн юм шүү. Шилжүүлчих үү? Шилжүүлчихгүй юу? Цаа чин бол өгч штэ. Манай хоёроо одоо юм үтцээ. Авлаа шүү дээ. За шилжүүлчихлээ. Чи үзээд байгаа. Нэг гоё пүүз байгаа байхгүй юу? Энэ пүүзийг сонирхоод байгаа байхгүй юу? Гоё байх хэвээр. Гоё өнгөтэй тий. 2 цагийн дараа. Хойлоо гарч хоолт ил та. Энэ дүүрээ нэрэ мөнгөө яач уу? Игч мөнгө нэхэд ах юм. Залгай чи одоо дүүрийг уусан холбогдож байгаа юм. Байна уу? Байна найз. Найзаа түрүүний зээлсэн мөнгөө өөх үү? Юу яриад байгаа юм гэж чи түрүү 500к зээлээч 2 цагийн дараа өгнө мөгээ гэдэг тэгээ аваа эцтэй. Юу яриад байгаа? За худлаа найзаараа тоглоол. За худлаа яриад ээ хурдл мөнгө хийгээд игч мөнгө нэхэд байна. За юу яриад байгаа юм дээ? Хурдлаач тэ хүний мөнгө авч бутлаа урлаа юм яриад байгаа юм. За хурдл. Яач вэ? Юу ч гинүү? Фэйсбүүкээр н ороод хүмүүс юм бичсэн ч гинүү сонсон юм яриад байгаа юм. Фэйсбүүкээр н ороод юм бичсэн. Тий. Оо. Үш нэрээ ойрд цахим заллингийн хэрэг амар гарч байгаа гэсэн шүү дээ. Юу ээ? Үгүй ингэж байгаа гэсэн. Хүн амьтны фэйсбүүк руу ингэж хакердж ороод тэгэл нөө таньдаг хүн амьтан руу ингэж мөнгө төгрөг гуугаал тэгээ өөр данс руу ингэж аваад тэгээд тийм заллингийн хэрэг амар гараад. Чи тэгээ яах гэж түрүү хий гэдсэн юм. Би яаж мэдхий? Би ямар над руу ямар Юу гэсэн үг юм би тэгээ мөнгө олчлаа шүү дээ. Юу ээ? Энэ пүүзийг авчмаар яа гэв л. Өш дооги. Найз нь пүүзийг захиаллаа шүү. Дүүли годл. Юу сонсохгүй. Залгаал үзье. Дуудчихна ёо. Ашигт. Сайн байна. Энэ нөгөө нэг нэг пүүз зарна гэсэн байна те. Окей. Тэг би нэг цэнхрийн сонирхоод байгаа байхгүй юу? Оо, ихтэй зүг сонголт их. Наад тиймээ чанартай зүг байгаа ч юм уу? Чанартай байгаа юу те. Юу тэгээ чинь төлбөр мөнгөний яг яаж хийх юм бэ? Төлбөр чичгаатай хийн. Тэгээд 14 хоногийн дараа тэгэхээр өөрсдөө хийх хянгаар. Тийм үү. Урьдчилгаа шууд 100%. Их чи урьдчилгаа 50% хийчихвэл болохгүй бас нөгөө ойрд чинь бас нөгөө заллин маллин гэж янз бүр юм гараад байгаа болохоор бас жоохон санаа зовоол. Үгүй манайх яг урьдчилгаа 100% авчих. Манайх олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Олон жил зарж байгаа. Санаа зовчихвээ. Санаа зовлтгүй те. Тий. За итгэж олно зэгчээ. Бас биш. За ойлголооч. За тэгвэл юу айдөө би мөнгө шилжүүлчихье. За тэгээрэй. За. Баярлалаа. За баярлалаа. Дооги би авлаа энийг. Мөнгөө шилжүүл гэж. 21 хоногийн дараа. Ямар цэвэн гөлөг юм. Яаж байгаа юм бэ чи? Энэ мөнгийг би яаж олох гэж зовлоо би. Бүтэ хаварчингаа өвлчээгөө би явж иж арай ч мөнгө олчих чинь нэрээ тэгэл ойрд алга болчихж байгаа бах та. Чамд на мөнгө чи юм болноо би чи.
Даги. Найстай мөнгө өгвөл зээдэж төхөө. Сайн их чи нөгөө байраа үзгээл залж. За эндээс эхлээ үзүүлье. За энэ орны хэсэг байна. Энэ ор болохоор үлдэхийн хөөхөн жижиг ор байгаа. За ийшээ яваад энд ингээ ширээ байрлуулчих болно. Энэ ширээ болохоор хүмүүс нь авч явах юм. За энд нэг шкаф байгаа. Их хөөхөн юмнууд багтчихдээ. Энэ шкаф болохоор бас үлдэн чи өөр юм уу хийчих болно гэсэн үг. За тэгээд өдөртөө нарны тусгал мүсгэл бүтэн тусна. Их гоё тухтай байр байгаа. Тэгэд хурдхан шилэгчийн дөө баталгаажуулахгүй бол хүмүүс бол их залгаж гин үү? Тийм үү, яаж баталгаажуулах вэ хичээ? За, зэгчийн үчи хэр удаан байх гэдэг вэ лээ? Эхний ээлжинд ер нь 6 сар байх юм. 6 сар. За, 6 сар гэдэг чинь чи нэг 10%-ийн 500,000 төгрөг хичрүүгээ шилжүүлчих. Өө, тэгээ. Та лансаа явуулчих уу? За, тэгээ. За. За, тэгвэл тэгээ маргааш уулзъя их чинь дөө. За, тэгээ. За, баярлалаа. Маргааш нь. Сайн байна уу, нөгөө байр түрээслэгээ ярьсан хүн байна. Юу байр төрөслөв? Энэ байрыг түрээслэхийг 500,000 төгрөг хүртэлгээ авчихсан шүү дээ. Юу? Маа чи айл андуурсан юм шиг. Манайх ерөөсөй байр мөр төрөслөө тийм юм тавьгүй шүү дээ. Сайн байцгаана үзэгчдээ. Манай үннийг олох ток шоу маань эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаараараа бид нэр сүүлийн үед нэлээд газар аваад байгаа цахим залилангийн талаар ярилцах болно. За өнөөдрийн дугаарт маань жирийн нэг Монгол эмэгтэй болох бэлэг цэцэг маань оролцож байна. Сайн байна уу та? Сайн байна уу? За манай өнөөдрийн дугаард ирж оролцож байгаа танд баярлалаа. Баярлалаа. Бас нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа та нарт бас маш их баярлалаа. За та өөрт тохиолдсон зүйлээ бидэнд хуваалцаач. Ингэс юм аа. Би яг нэг манай аав ээжийн хитэн сайхан малын буян гэдэг нэг хитэн мал байдیں۔ Тэгээд айгу олон манайх малтай. Манай аав өөрөө бас 1000 малчин хүн байсан. Аав ээж хоёр маань сайхан бас өөд болоод тэгээд над дээр нөгөө бүх одоо энэ малнууд манай одоо миний малдаг малнууд маань бүгд л над дээр л ирж байгаа юм л да. Би өөрөө айлын ганц ихгүй юу. Тэгээд байжсэн чи харин нэг хүн залгаад та ингээд маш их одоо юм хөрөнгө ингэж өвлөж авч байгаа юм байна. Тийм болохоор одоо татвар төлөх хэрэгтэй гэд надад хэлсэн. Тэгэхээр нь би хүүе тийм юм байдг юм уу те гэж асуусан. Тэгээд асуусан чинь тэр хүн болохоор байдаг юм аа ингээд татвар төлөх хэрэгтэй, тодорхой хэмжээний мөнгө өгөх хэрэгтэй гэдгсэн. Тэгээ би ингээд асуучих ихээр манай хамаатан садан бас их хол байдаг. Тэгээд хамаатан садан маань хол байдаг болохоор асуух нь надад олдоогүй. Ээж аав маань өөд болцсон. Би тэг ганцаархна. Тэгээд надаас мөнгө авсан. Тэгээд мөнгө авахтаа бүр ингээд Монголын дансанд биш гадаадын данс руу бүр ингээд авцсан. Монголын дансанд хийчихгээд тэгээдсэн чинь бүр ингээд үгүй болохгүй заавал энэ дансанд хийж баталгааждаг тэгээдсэн байхгүй юу. Тэгээд би мөнгө заллуулсан. Лараа үнэхээр харамсалтай байна. За тавьшир. Та яг ойролцоогоор хэдэн төгрөг өгсөн юм бол? $26,000 гэхээр нэг таал гарын сая төгрөг байхгүй юу. Тэгээд одоо би тэр мөнгөө та олж авч чадахгүй. Цагдаагийн байгууллага тандсан байгаа байхгүй юу. Тэгээ ерөөсөө байхгүй. Айгүй хэцүү олдод хэцүү байгаа. Надад айгүй хэцүү. Очлаараа үзэгчтэй. Үнэхээр харамсалтай байна. Үзэгчдээ манай үннийг олох ток шоу маань үгээр өндөрлөж байна. Та бүхэн ч гэсэндээ цахим залилангаас урьдчилан сэргийлж сэрэмжтэй байцгаагаарай. Би бас тэгээд дүгэлж. Тэгээд намайг одоо залилсан тэр итгээд намайг үдчихэл байгаа хэ. Би чамайг олноо заяа. Би чажиг алнаа за. Би чамайг өстө бахараараа бариулж идүүлэндээ мэдөө.